Аливаа улс орны хөгжлийг тодорхойлогч суурь үндсийн нэг бол хүн ардын эрүүл мэндийн үзүүлэлт байдаг. Эрүүл Монгол иргэнийг бий болгох зорилгын эхлэл нь нийгмийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, өвчлсөний дараа бус өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэх дадлыг бий болгож, эмийн зохистой зөв хэрэглээг төлөвшүүлэх юм. Энто компани энэхүү зорилгын хүрээнд 27 жилийн турш хүн ардын эрүүл мэнд болон үндэсний эрх ашигыг дээдэлж, салбарынхаа хөгжилд хувь нэмрээ оруулж, өсөлт амжилтыг буйхалан Монгол орныхоо өнцөг булан бүрт эрүүл мэндийн үйлчилгээг түгээж байна. 2024 он энточууд бидний хувьд өмнө тулгарсан сорилтуудыг боломж болгож, зорилгынхоо нэгэн хэсгийг бодит болгосон бүтээн байгуулалтын жил болон өнгөрлөө. Энто клиник эмчилгээ онцлогооны төв нь 320 м2 талбайг төвчүүлэн, бага насны хүүхдийн болон дотрийн чиглэлээр 250 гаруй төрлийн шинжилгээг авч, иргэд шаардлагатай эмчилгээ үйлчилгээг олон улсын стандартын дагуу нэг дороос авах боломж нээгдэв. Энто Трейд компанийн хувьд эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч 12 үйлдвэртэй хамтран ажиллаж, нийт 17 харилцагчид 126 аппарат тоног төхөөрөмжийг суйрлуулсан. Лабораторийн урвалж онцлогын зах зээлд холбооны бүгд найрамдах Герман улс, бүгд найрамдах Хятад ард улс, Англи, Оросын холбооны улсуудын 21 үйлдвэртэй дистрибьюторын гэрээгээр хамтран ажиллаж, 326 нэр төрлийн лабораторийн урвалж онцлогыг улсын болон хувийн эмнэлэг лабораторид тогтмол ханган нийлүүлж байна. Энто фарм компани шинээр 2 салбар эмийн санг ашиглалтанд оруулж, сүүлийн үеийн загвар дизайн бүхий өөртөө үйлчлэх фарм маркет салбарын үйл ажиллагааг эхлүүлсэн. Эмийн сангийн нөөц бүрдүүлэлтэд дотоодын худалдан авалтын харилцагчдын тоог 35%-аар, эм барааны нэр төрлийг 30%-аар нэмэгдүүлээд байна. Шинэ ажилтны чиглүүлэх 8 цагийн 11 агуулга бүхий сургалтын цогц хөтөлбөрийг хэрэгжүүлж, дотоодын туршлагатай ажилтнуудаа тулгуурлан сургагч багш нарыг бэлтгэж, хөтөлбөрөө сайжруулан хүний нөөцийн тогтвортой хөгжлийг хэрэгжүүлж байна. Энто фарм компанийн хувьд эмийн жижиглэн худалдааны салбарт үйл ажиллагаа явуулж, хэрэглэгч болон үйлчлүүлэгч нартаа манай үйлчилгээ маань шууд түрдгээр онцлогтой байгаамаа. Бид үйлчлүүлэгчдтэй чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд итгэл сэтгэлийн угаасаа хүндэтгэлтэй харилцаагаар хүргэх зорилго тавин ажилладаг. Үүний тулд бид эрхлэгч болон эмзүүч нартаа чиглэсэн мэргэжлийн мэдлэг олгох болон үйлчилгээний стандартыг хэвшүүлэх сургалтуудыг тогтмол хэрэгжүүлж явдаг байгаа. За үүний зэрэгцээгээр бид үйлчлүүлэгчнэд эрүүл мэндийн хэрэгцээд эмийн бүтээгдэхүүнүүдийн нэг доороос сонгох 5 тухтай халуун дулаан мэдрүүлсэн орчин үеийн хийцэлтэй загвар бүхий эмийн сангийн салбаруудыг бид нээн ажиллуулж байна. Энточууд бид 2023 онд эхлүүлсэн олон улсын GDP болон ISO 9001/2014 стандартын шаардлага хангасан эм барааны зориултын агуулга, гайлийн баталгаа дагуулгатай логистикийн цогцлбор төв байгуулах томоохон төслийг амжилттай дуусгаж, ашиглалтанд оруулан Монгол улсын 21 аймагт харилцагчдын гарт бүтээгдэхүүнээ түгээж байна. Энэхүү төв нь орчин үеийн барилгын технологийн дэвшилтэд шийдлээр бүтээгдсэн ба ажилтнуудын аль тухтай ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлснээр онцлог юм. Гайлийн баталгаа дагуулах, салбар компаниудын нөөцийн агуулга, харуул хамгаалалтын байр, стандартад нийцсэн хоолны газар, амралтын өрөө, сургалт хөгжлийн өрөө, тоглог офисын өрөө зэрэг багтсан. Тусгай горимт бүтээгдэхүүнийг стандартын дагуу хадгалах хөргүүрийн өрөө, хүнд даацын ачааны хос лифт, агуулгын стандарт, тогтвортой үйл ажиллагааг хангах өөрийн цахилгааны дид станц, генератор зэргийг байршуулсан 4900 м2 талбай бүхий цогцлбор юм. 2024 оныг энточууд бид бүтээн байгуулалт бүтээмжийн жил болгон зарласантай холбогдуулан энэ онд агуулгын логистикийн төвийг шинээр ашиглалтанд орууллаа. За мөн 4 охин компанийг шинээр байгуулж, үүнийхээ дотроо эмнэлгийн үйлчлэгээ үзүүлэх компани, мөн лабораторийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар компаниудыг шинээр байгуулан үйл ажиллагаагаа эхлэхэд
бэлэн болоод байна. За 2025 оныг бид илүү групп компани менежментийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулахаар ажлуудаа төлөвлөн гадны болон дотоодын компаниудтай менежментийн тал дээр зөвлөгөө аван хамтран ажиллахад бэлэн болоод байна. Бид бүтээгдэхүүн хөгжүүлэлт, гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд олон улсын стандарт чанарын шаардлага хангасан эрүүл мэндийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч 16 компаниас шинээр эксклюзив болон дистрибьютор гэрээгээр 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн шинээр нэвтрүүлэн ажиллаж байна. Тэр дундаа дэлхийд топ эмийн үйлдвэрлэгч болох холбооны бүгд найрамдах Герман улсын Denk, Израиль улсын Teva үйлдвэрүүдтэй дистрибьюторын гэрээний анхны татан авалтуудыг амжилттай хийсэн. Оросын холбооны улсын Sodexo, бүгд найрамдах Солонгос улсын SK Plasma, Шимпун, Terragen Ethics компаниудаас эксклюзив гэрээний дагуу 7 нэр төрлийн татан авалтыг хийсэн. Бүгд найрамдах Солонгос улсын Илсан хотод зохион байгуулагдсан эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн үзэсгэлэнд амжилттай оролцож 5 үйлдвэртэй эксклюзив гэрээгээр 11 шинэ эмийн нэр төрөл нэмэгдүүлэхээр хамтын ажиллагааг амжилттай эхлүүллээ. Мөн дэлхийд тэргүүлэгч бүгд найрамдах Хятад ард улсын Sinopharm International Technology Limited компани, Techpool Biopharm, Fiona International, бүгд найрамдах Солонгос улсын Korea Arnica Farm, Seoul Farm, Dongwa, Hanlim, Terragen Ethics, Taiwan, Genome Sciences, Hankook Corus, Шимпун, Оросын холбооны улсын Sodexo зэрэг нийт 13 үйлдвэрлэгчээс 22 шинэ бүтээгдэхүүний эксклюзив хамтын ажиллагааг эхлүүллээ. Хүний нөөцийн бодлогын хүрээнд гүйцэтгэлд суурилсан урамшууллын системийг шат дараатайгаар нэвтрүүлж 2023 онд 1 сард дунджаар 52 ажилтны урамшуулалд хамрагддаг байсан бол 2024 онд урамшуул авах ажилтны тоо 2 дахин нэмэгдэж 1 сард дунджаар 102 ажилтан урамшуулалд тогтмол хамрагдж байна. Урамшууллын нийт дүн 2023 онд 119 сая 715,152 байсан бол 2024 онд 504 сая 493,366 болж 4.2 дахин нэмэгдсэн томоохон үзүүлэлттэй байна. Үтгэц зохион байгуулалтын хувьд шинээр 3 газар 4 алба, 14 оронтой батлагдж, шинээр 54 ажлын байрыг бий болгож 288 гаруй ажилтнтай болсон байна. Ажилтнуудын карьер хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж, дотоод бүрдүүлэлтээр 7 ажилтан ахлах, 2 ажилтан албаны дарга, 2 ажилтан газрын захирал болон албан тушаалын зэрэг нэмэгдсэн. Бид өдөр өдрөөр бизнесийн хүрээгээ тэлж, харилцагч эмнэлэг, эмийн сангийн тоог өмнөх оноос 21% нэмэгдүүлж, байгууллагын борлуулалтанд 19% өсөлт гаргаж, нийт 60,574 хүргэлтийг хийж хамтын ажиллагаагаа өргөжүүллээ. Эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүдийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор олон улсын болон дотоодын анагаах ухааны доктор профессор зөвлөх эмч нартай хамтран дэлхийн инновац шинжлэх ухааны сүүлийн үеийн мэдээлэлд үндэслэн 180 удаагийн сургалтанд давхардсан тоогоор 14,212 эмч эмзэгч нарыг хамруулж мэдлэгт хөрөнгө орууллаа. Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 2 компанид ажлыг зохион байгуулж, доктор профессоруудын эрүүл мэндийн зөвлөгөө контентуудыг тасралтгүй хүргэсэн. Нийгмийн хариуцлагын хүрээнд Германы Denk үйлдвэртэй хамтран 500 мод тарих төсөлд оролцож, бизнес эрхлэгч ээжүүдийг дэмжих төслийг эхлүүлэн ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд энэ төчүүд бидний бизнесийн ёс зүйг эрхэмлж, Монгол улсын хууль тогтоомжийг чин шударгаар сахиж, улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулан, нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртөөгөөр биелүүлсэнийг үнэлж, үндэсний татварын ерөнхий газраас шилдэг аж ахуй нэгж, шилдэг татвар төлөгч, нийгмийн даатгалын ерөнхий газраас шилдэг шимтгэл төлөгчөөр удаа дараа шалгаруулан шагналсан. Энэ төчүүд бидний 2024 онд төлсөн татвар нь 33,000 хүүхдийн өдрийн хоол, 2,500 оюутны бүтэн 1 жилийн сургалтын төлбөр, 5,500 төрийн албан хаагчийн бүтэн 1 сарын цалин, 14,282 ахмадын бүтэн 1 сарын тэтгэвртэй тэнцэх үзүүлэлт юм.
хоовор түүх өгүүлдэг. Энтогийн түүхийн нэгэн хуудсыг бид амжилттай дүүргэж шинэ хуудас, шинэ түүхийг эхлүүлж байна. Хүний амьдралын эрхэм баялаг, эрүүл мэндийн төлөө гэсэн зорилгын доор энточууд бид нэгдэж чадсан. Бид хийж буй ажил үйлчилгээ бүхэндээ чин сэтгэлээ шингээж хамтран ажилладаг бизнесийн түншүүд харилцагч нараа ямагт хүнд итгэж эерэг хандлага хүнд итгэлтэй харилцааг эрхэмлэн амжилтөөр хэмүүлж байна.